Монголын баримт шалгах төв. Комикс үзүүлж байна. 1-р бүлэг. Цахим заллин. 3-р анги. Хуурамч вебсайт. Сэгийн ажлынхантайгаа нийлж онлайнаар хоол захиалж идэхээр болов. Манайхаа өдөр юу эцгэх гэж юм? Хүүе. Энийг хардаа. Өнөөдөр KFC 50% хэмдэрч байгаа юм байна шүү дээ. Хөөх 50% аа. Тийм үү. Захил та. Сайт маягтыг шалгасан юм уу? Шалгасан. Яг нэр ус логотой өөрийнх нь сайт дээр байна. За, юу захиалах юм? Гэл сэлчих. Хямдралан дуусчих магадгүй шүү. Тэндстэй багцаас нэгийг. За, нэг зэнгэр захичээ. Зингэр багцаас нь авчив. За, захиаллаа шүү. Авог, нэр, утасны дугаар. Хаан банкаараа нэвтэргэн үү? Сони юм да. За, сайт нь шинжлэгдсэн байх үү дээ. Гуглчи. Бас юун 6 оронтой код вэ? Ямар удаан биш тийм би. Яна. Юу болсон бэ гэж дөө? Миний даасан төсөн бүх мөнгө алга болчлоо. Байрны зээл төгөх мөнгө бас дүү имчилгээнд хэрэглэх мөнгө байсан штэ. Би одоо яах юм бэ? Цэгийн уг нь мэдээлэлд хэрсүү ханддаг нэгэн. Гэхдээ тэр яагаад цахим заллингийн хохирогч болов? Дараах 3 аргаар шалгаж хивснээр та цахим заллангаас сэргийлэх боломжтой. 1. Таягийг шалгах, 2-т 6 шалгах, 3-т агуулгыг нэгтлэх. Пост түгээсэн пэйжийг шалгавал 12хан дагагчтай үүсээ дутаагүй бусдын зургийг ашигласан Вьетнам утасны дугаартай зэрэг заллингийн шинжүүдийг агуулж байна. Орж буй сайтынхаа линкийг нь заавал шалгаж агаарай. Цэгийн орсон линкийг шалгавал 2026 оны 3 дугаар сарын 11-нд үүсчээ. Үүсээ дутаагүй байгаа нь заллингийн том шинж тэмдэг юм. Зургийг hivemoderation.com хэллүүрээр шалгаж байх хэрэгтэй. Учир нь залливчид хиймэл оюунаар үүсгэсэн зураг ашиглах нь түгээмэл байдаг. Залливчид өнөөдөр л хямдарч байна. Яг одоо та хоцорлоо. Гэх үгсээр хүмүүсийг яаруулж буруу шийдвэр гаргахад нөлөөлөх замаар залхидаг. Ойрын өдрүүдэд KFC Pizza Hut-ийн нэрийг барьсан заллин их гарч байна. Иймд та түгээсэн пэйжийн ил тод байдлыг шалгаж авах, сайтын линкийг шалгаж байх, онлайн захиалга хийхэд танаас хизээч нэвтрэх нэр, нууц үг асуудаггүй гэдгийг санах хэрэгтэй. Та манай комикийг бусдад түгээж өөрийгөө болон ойр дотны хүнээ цахим залсангаас хамгаалаарай. Алаа мэдээллийг хуваалцахаас өмнө эхлээд бод. Think first. Энэхүү комикийг бодит явдлаас сэдвүүтэн бүтээсэн бөгөөд гарч буй дөрүүд нь хиймэл оюун ухааны тусламжтай бүтээгдсэн зохиомжл болно. Тэрэг бодит хүнтэй ижил төстэй байдал ажиглагдвал энэ нь цэвэр санамсаргүй тохиолдол юм. Энэхүү комикийг OpenArt AI, Canva AI, Citizen AI, CapCut AI нэрийн тусламжтайгаар бүтээв.